За бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр та нартай шүдний эмчтэр хэрхэн цаг авах тухай үзэнгээ одоо дүрмүүдийг тайлбарлаж өгнө. За ингээд хичээлдээ орцгоё. Rendez-vous chez le dentiste. За цаг авах шээ гэдэг маань руу гэсэн dentist гэдэг маань шүдний эмч гэсэн үг. Тэгээ шүдний эмчтэр хэрхэн яаж цаг авах тухай. Hôpital Sainte-Marie. Bonjour. Сайн байна уу? Самагийн эмнэлэг байна. Bonjour. Je voudrais avoir un rendez-vous chez le dentiste, s'il vous plaît. За би цаг авахыг сайн байна уу? Би шүдний эмчит цаг авах гэсэн юм аа гэсэн өгүүлбэр байна. За тэгэхээр энэ дээр s'il vous plaît гэдэг үг гарч ирнэ. Энэ нь тэгнүү, ингэнүү, болгоно гэсэн үг. За энийг бид нэр хүндэтгэлийн хэлбэр дээр s'il vous plaît гэж ашиглана. За энэ товчлсон хэлбэрийг одоо янз бүрийн бичиг цаасан дээр харах юм бол s'il vous plaît гэж уншина. За s'il vous plaît гэдэг маань найзуудын хооронд ярих хэлбэр. За тэгээд энэ товчлсон хэлбэр нь байна. Un instant. À quel nom, s'il vous plaît? Түр хүлээгээрээ хэн гэдэг хүнд авах вэ? Ямар нэр дээр авах вэ гэсэн. Pachimeg. Pardon? Comment ça s'écrit? Уучлаарай. Яаж бичих вэ? За энэ дээр би арталт нь К гэвчсэн байгаа. Энэ хоёр тэнцүү адилхан дуудагдана гэсэн үг. За А-гийн өмнө С маань К гэж дуудагддаг байх нь. Энэ хоёр нийлэхээр гэтэл энэ дээр бид нар Са гэж уншаад байгаа. Энийг Са гэж уншина гэсэн тэмдэглэгээ нь энэ доор ингэж тэмдэглээд CCD гэж уншдаг байгаа. B A T C H I M E G. Merci. Ce n'est pas évident. За энэ нь гэдэг маань болох гэсэн үг. Тэгэхээр н-пагаар бид нар үгүйсгэж байгаа. Үгүй гэсэн үг. За энэ маань юу гэж юм вэхээр баярлалаа. Амаргүй юм гэсэн өгүүлбэр болж байна. Quelle est votre date de naissance? Таны төрсөн өдөр хизээ вэ? Өдөр, төрсөн, таны. Le 15 avril 1970. За өдрийнхөө өмнө лөө гэдгийг хэлдэг байгаа. Тэгээ сар, тэгээ он байрладаг. За ингээд 70 оны 4 сарын 15. Merci. En ce moment, c'est complet. Et c'est seulement possible à partir du 4 avril 2021 à 15 heures. Est-ce que ça vous convient? За та нар энэ дээр маш их анхаарсан баха. Ахаад анхаарад үзээрэй. Асуух өгүүлбэрийн төгсгөл нь ингэж дээшээ тод хэлэгдэж байгаа. Манай монгол хэлэнд асуух өгүүлбэрүүд ингээд дууны хүч сулраад доошоо хэлэгдэнэ. За тэгэх юм бол энэ дээр баярлалаа. Яг одоогоор цаг дууссан, дүүрэн байна гэсэн. За тэгээд энэ зөвхөн боломжтой АС 4 сарын 21-ээс эхлээд боломжтой байна гэж байна. За А15 гэдэг маань 15 цагт гэсэн. За хамгийн одоо сайхан асуух өгүүлбэр үүсгдэг боломжтой хэлбэр Франц хэлэнд байдаг. Тэр нь юу гэхээр энгийн өгүүлбэрийнхаа урталт нь SQ гэсэн энэ сул үгийг тавиад өгчих юм бол бид нар асуух үг үүсгэждэг. За ингээд энэ маань юу гэж яах вэ гэхээр баярлалаа. Яг одоо цаг дууссан, дүүрсэн. Тиймээс 4 сарын 4-ний 15 цагаас сул цаг байна. Танд болж байна уу гэж асууж байна. Oui, très bien. Merci madame. Тийм ээ, маш сайн байна. Баярлалаа хатагтай. Je vais vous envoyer un email s'il y a un changement. За өөрчлөлт орвол би танд захиа явуулъя гэсэн өгүүлбэр байна. За энэ дээр
би та нарт энэ анзаарсан байгаах яагаад ингэ шар цэнхэр болчихвоо гэж та нар маань гайхаж байгаа. Энэ бол та нарыг бас зөв унших үүднээс энэ дуудагдахгүй байгаа гэгүүлэгчүүдийг, гихшгүүдийг би ингээ шар өнгөөр тэмдэглэж өглөө. Энийг та нар харчаад эргэж уншихаараа ингэж дуудахгүй уншина. Харин энэ дээр би улааныг тэмдэглэж өглөө. Энэ маань хоёр ихшгийн дунд орж байгаа S-ийг Z гэдгээр дуудана. За түрүүн бид нэр ситипле гэж уншаад байсан, силвүпле гэж уншаад байсан. Энэ дээр силия гэж байгаа. Си гэдэг маань хэрвээ гэсэн үг. За тэгээд ихшгээр эхэлсэн үгний өмнө орж байгаа учраас апостроф авчлаа. Илья гэдэг маань байна гэсэн үг. За хэрвээ энд одоо өөрчлөлт байх юм бол би тань руу захиа явуулъя гэж. Quelle est votre adresse email? За одоо бид нар цахим орчинд маш их ажиллаж имэйл хаягаа өгч одоо имэйл хаягаар юм авч байгаа мэдээллүүд аваад байгаа. Тэгээд тийм учраас бас имэйл хаягаа хүнд зөв хэлж сурыг гэдэг үүднээс энэ хүү өгүүлбэрийг оруулсан юм аа. Тэгээд таны имэйл хаяг цахим хаяг чинь юу вэ гэж асууж байна. chimeg-00@gmail.com. За хүнд ингэж имэйл хаягаа хэлнэ. За тигэ гэдэг маань зураас. За тэгээ энэ тэмдэглэлийг агуу багаас .cig гэсэн үг. Merci. Au revoir, madame. Bonne journée. Баярлалаа. Баяртай. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Également. Au revoir. Танд ч гэсэн баяртай гэсэн үг. За эндээс бид нар өдөр гэдэг үгнүүдээ айл эрт мэдсэн байгаа. Тэгээд өдрийг сайхан өнгөрүүлээрэй гэдэг үгийг мэдэж авлаа. Тэгээд та нар маань ч гэсэн bon journée. Хэрвээ энэ таалагдсан бол subscribe дараад дараагийн бичлэгийг хүлээж авахаа бүү мартаарай. За мөн найзуудаа Франц хэл сурах гэж байгаа найзууд байвал дэлхийн 3 дахь хэл болж байгаа Франц хэлийг хамтдаа сураарай. Та нарт анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзцгаая.